Энэ бичлэг таалагдчихвэл лайк, коммент, subscribe хийгээрэй. За, өглөөний ментроо. Вау. Гадагш. Тэсхэн. За, өглөөний менежудаа өнөөдөр 4 сарын 18, 9:13 болж байна. Би танаас буудлынхаа вивийг харуулцгаа. Би одоо гарах гээд бэлэн болох чинь яраа. Вау. Nice. Өчтөр орой би ягаад гадуур яваад юм олж идчихээ. Тэгээд буудлын руу ирсэн. Тэгэхээр би одоо сая усанд орчлоо. Тэгээд газ бэлэн болоо. Өнөөдрийг хамтдаа өнгөрүүлцгээе. Нэгжтэй би газ нүрэ бодоод бэлэн болоо. Гарахад бэлдэж байна. Тэр үгүй юу нэ жижигэн болохоо. Юу юм бэ? Харагдахгүй байна. Жойсэн нэгжтэй. За одоо газ бэлэн болцгоо. Би сая газ шүүрт орчлоо. Тэгээд нарны тус сая төгсөн хуцаас олоод өмсчлөө. Газ тэгвэл нүрэ бодоод гарцгаа. Өнөөдрөөс аягүй гоё дулаахан байна. Ром ер нь бол аягүй гоё дулаахан хот байна. Өчтөргөр ингээ орой алхсан чи яг 100-ны өдрүүд шиг. Янзтай хэлээ. Би болохоор одоо бодохдоо болохоор ийм 2 крем хийж бодож байна. Яг миний арьс жоохон өмнө байснасаа жоохон цайвар болж байгаа байхгүй юу? Би дандаа бор крем хэрэгжсэн чи арай жоох яагаад амар халуун байсан чи юу юм бэ? Баларсан байна. За нүрэ бодох болохоор би ийм спонж авчирсан. Тэгээд энээсээ Lancome кремээс нэгийг хийгээд тэгээд Fenty-гийн 175-аас 2-ыг хийхээр миний өнгө гарах. Миний өнгө гэнэ. Тэгээд айгуу дулаахан байгаа болохоор after зам бодыг гэж бодох байна. Би бас өнөөдөр гоё юм борлох төлөвлөө байна. Нээгүүрээ жоохон шалтгаан явна. Би тэр дандаа хүмсгөө бододсон. Одоо болохоор өнөөдөр бодохгүй байх гэж байгаа. Ром гэдэг эртний барилгууд амар ихтэй хот болохоор үнцэг юм их юм байна. Өчтөр би нөгөө буудлаа чекинг хийх гэдэг шилэгтэй амар эвгүй лэгтэр гарсан да. Тэгэхээр нэг хоёр имээ асахгүй гэсэн чинь хэдэн ахгуулаар гарч байгаа айл буудлаа гарч байгаа нэг надад төвчлөөр лэгтэн дарж өгөө тэр амар эвгүй лэгтэйсэн шүү дээ гэсэн чинь тэгээд надад амжилттай. Тэгээд чи хаанаас ирсэн чинь Монголиа гэсэн чинь вау гайхаа зөө. Тэгээд өөртөө болохоор Чикагоос ирсэн тэгээд шиг байгаар тэг имэнээр байхгүй юу тэгээд аим хөөрхөө тэгээд би бүр вау гоё хүмүүстэй сан гээл тийм гоё хүмүүстэй хараа гоё ууцэлээ. Тэгээд бронзер маань бүр дуусч. Өнгөрөө жоохон хамраа өндөрлөө. Өчтөр нүүрэндээ Biodense маск тавиад өгч амар гоё дээ чүү босч ирлээ. Nice байна. Тэгээд консилероо
Ингэсгээд энэнгээрээ ингэж консилер дооч. Ер нь бол амар аялахад боломжтой очих санагдлаараа. Ингээд public transport ингээ явж л байгаа л та. Гэхдээ амар битүү ингээ халууд тийм нөгөө бөхчөн битүү газар явахаар ингээ амар хэцүү байдаг та. Би л тийм газар явж тухайхаа. Тэгэхээр өнөөдөр зүгээр угаасаа энэ хэмээр үзэх юмудны юм хоорондоо нэлээ ойрхон байгаа болохоор би тэгтээ өнөөдөр их амар төдөлс тахгүй. Угаасаа пицца, паста, желато идэх гэсэн өчтөр би юу гайдлаа. Өчтөр би болохоор паста идээд, карбонара идээд тэгээд оцтой желато идсэн. Тэгээд тирамису бас идэх гэжсэн. Тирамису бас идсэн. Тэгэхээр ер нь нэлээ идэх юм ээ. Өнөөдөр зүгээр пицца олж идэн. Тэгээ одоо нэг гоё кофе олж ууя гэж бодож байна. Яа, идэхгүй шүү. Би раунд ирсэн биз дээ. Вау. Үнэхээр их баярлаж байна. Амьдралдаа баярлалаа. Энэ гоё хотос гоё юм да. Гэхдээ яг Монголд амьдрахад гоё үг гэвэл бас мэдгүй юм. Европчуудад л аягүй гоё хот юм шиг санагдсан. Өнөөдөр жигээтэй тарцгаа өчтөртэй харахгүй байсан болохоор нэг амар сүртэй бол хатагдаагүй. Тэгэхээр байсан. За одоо нүнгээр харж байгаа. Бээр тийм хүзээ хөштөлцөл ёо. Тасгалахгүй. Латис өдөрт болохыг хийж байгаа шалтгаан хүзүүнийхээ хөшөө гаргах гэж хийж байгаа шүү. Өнөөдөр халуун байгаа мэдээ болохоор юм цав цамаа Азиуд навчирсан. Айсланд барагтай л өмсөж чадахгүй юм чинь. Раунд өмсөж Өчтөр бүр сайхан наамал амглаа. Гэтэ бүр орой бүр би өөртөө орой хоол идэх байхгүй. Өчтөр бүр 11 цагийн үед карбонар өчтөр ч нөгөө хоол өчтөр онгоцонд яваад тэгээд аэропортоос наашаа ирээд ийшээ бодлого гаргасан өртлөөрөө олцсон л доо. Тэгээд нөгөө хоолны газар хайж яваад тэгээд өнгөрч байгаа байхгүй. Тэгээ өглөө ялаа. Өглөө нөгөө юу Мюних дээр өглөөний цай айлгсан. Croissant идээд тэгээд юусэн бэ? Кофе уугаад яасан желато идсэн. Long time after бүр хэдэн цаг 10 хэдэн цагийн дараа өдрийг хоол хийсэн. Онгоцонд хоол идэх их жоохон онцгой юм аа. Тэгэхээр хоол шиг бол биш. Тэгэхээр хүлээж авахгүй юу яг чи хоол идэх юм. Тэгсэн ч өчигдөр амар орой идсэн. Тэгээд араас нь желато бүр ингээд пистачиотойг 2 спул хийсэн чинь бүр вау амар их байлээ. Тэгэхээр ер нь бол нэгээр авахар юм байна. Би бол хоёрыг бол авахгүй гэдгээ өчтөр ойлголоо. Яа тэгээд энэ роди фрикл гэдэг блаш аваа. Өчтөр сайхан нүүрэ бодохгүй бицүү орж ирээд ганц уячаад осон дөрчөөд гарсан. Өнөөдөр тэгээд let's see ram ямар ахтан цанхаар л тэ гоё харагдчих. Гоё хахаа тэгээд нүүр бодхыг амарлцсан шүү. Тэгээд цаанасаа бодчих. Чөтөр нөгөө аэропорт дээр Айсландаас ниссэн болохоор амар ядарсан манай сая өчтөр орж ирэл нам унсан шүү. Орой нөгөө нэг солонгос ханхуугийн кино үзэж байгаа. Дуусахгүй шүү нам. Үзсэн гэлээ. Би та нарт дэлхийн 4 томьёо дөрвөлнгийн үзүүлэгч байгаа шүү дээ. Лондон, Парис, Нью Йорк,
Rom. Here. Hope you guys like it. Би нөгөө нэг уруулаа боддгоо л тэгтээ өнөөдөр хөмсгөө бодог болох нь надаа ийм 4 уруул юм байна. Эхлээд ингээд роутийн энэнгээр уруулаа өнгөлчих. Клуб сольжсэн юм. Жохон юу болчих. Өнгөгүй болчих. Тэгээд би lip liner болохоор Charlotte Tilbury хаахгүй. Энийг болохоор энэтэй хамт сетийг авсан. Энэ аюу дэжгүй өнгөтэй байлээ. Өнгө нь болохоор Pillow Talk юм байна. Тэгээ нөгөөт нь болохоор MAC-ийн liner. Би энэ брэнд дээр үед MAC-аас авчихсан. Culture гэнэ. Энийг энэ болохоор ингээд бараг дуусгаж байгаа. Энийг бараг гарах байхаа. Энэгээр нь бодоод. Иймэр болоо. Тэгээ энэ болохоор зүгээр тийм тосон явахгүй юу? Иймэрхүү. Энийг бодоо. За ингээл today's makeup look is done. Одоо гэсээ чигээр гай. Хүчтэй хилдээр нэг юу сквертер гарсахгүй гэсэн чинь юуных хэлээ. Муник руу буцаад ороход нөгөө багиж нь шалгуулт гэсэн уурсахгүй гэсэн чинь энэ уснаас болсон. Гэтэ нөгөө 50 мл ч би энэ дээр авсахгүй. Тэгээс энэс болоод бийсэн шин. Энэ үнэтэй усыг үзүүрүүгээ яг энэ хоёрлогоо ингэж тацах нь айгүй буруу гэсэн. Тэрний орон чихнийх нь ард ингэж цацах хэрэгтэй гэсэн. Бидээс ус. За одоо бол 9:34 болж байна. Гэс. Гэрлээс авах. Синсээ яваад. Hoe gaat dat? Schatten. Nu is het eigenlijk. Als het niet wordt, dan kan het. Kennen we? Ik wil het voor je zien. Zo. Oké, je kan een beetje wat. Нэг иймэрхүү бэлэн боллоо нэтэдээ халагдчих байна. Би нөгөө талаас харагдсан. Ингээд болчихлоо. Тэгээд гарцгаая. Манай буудлын нэг иймэрхүү газар илээ. Хажуулаараа юмтай. Тэгээ ингээд тэгээ би юугаа ачаагаа үлдээж болох уу гэдгсэн чинь тэр чинь ингээд үлдээчихлээ. Болно гэсэн. Тэгээ ингээд бодохцгаая. Нарзиди гэдэг энэ хотел бай. Одоо нөгөө лифтэндээ суугаад. Буцгаая. Нүшмээр. За би буудлаасаа гарцсан явж гин. Тэгээ та нарт Ромын гудамжийг бас харуулъя гэж бодоод барилгуудыг хараа. Йоо, бүр зүүн шиг өстө гоё орон байна. Хот байна. Аянгууд улаахан. Одоо хамгийн ихний зогсоолохоор би Колосеум очиж үзье гэж бодож байна. Тэгчээд Треви өчтөр Треви дээр очиход ингээд үйл ажиллагаагийн хаацсан байсан болохоор өнөөдөр Треви дээр очиж үзцгээе гэж бодож байна. Энд чинь ер нь бол машинууд нь зогсдгүй байлээ хацаар сая зогсож. Тэгээд өнөөдрийг надтай хамт Ром өнгөрүүлцгээе нэ да. За жирэнийгээ Ромын гудамж юу нэмэрхүү л харагддаг юм байна. Барилгууд нь ер нь бол нэлээд хуучных гэхдээ уран хийцэн юм содон тэр цаахны ингээд нэгдэж мэгдэж байгаа юм монтер нь бол үнэхээр гоё хэрэгтүүлж чадчихна энэ хотыг. Хотосод нь юм улаан өнгөтэй юм бэлээ. Тэгээ хотос ер нь амар битүү битүү юм лээ. Тэгээ ер нь бол McDonald's, Popeyes
Burger King гэдэг ер нь бол төрөө хоолны газар аягүй их байт юм байна. Би болохоор энэ удаагийнхаа аялалд яг Итали хоол идэх зорилготой явж байгаа учраас өчтөр гоё пицца паста гайцсан. Өнөөдөр пицца идцгээе. Тийшээ бас явъя. Тэгээ бас Aperol Spritz өнөөдөр очидөө гоё өдөр болж байгаа халуун эмчин гэж бодож байна. Aperol Spritz хаасайгүй зүгээр шүү 5 еврогоор take away хийж болно гэсэн юм үзэн дээр. Тэгэхээр хүмүүсүүд тэгж авт юм байна гэж болгосон. За би тагаа та нарт дараагийн спот руу очиод тэгээд бичлэгээ үргэлжлүүлье. Ром гэтээ бас би амар overrated тач юм болов гэсэн бас гайгүй юм шиг байна. Энэ мод цаатыг нь харлаа. Халуун орнд байна. Тэгээс халуун л орн байна л та. Одоо энэ чинь Японы шүү дээ. Макдоналдс интернет болохоор ийм лаг тасархаа нөгөө нэг юу гэдэг юм бэлээ. Интерьер дизайнтай хийд юм бэлээ. Хөөг гэр оргоо юм бас байна. Чатри юу дотор сууч. Гахалтай. За тийг авцгаая та. За харж ийн та нар чигээрээ явсараагаад клэсэм дээр очих нэг одомжийг нь харуул иймэрхүү харагдчих. Тэгээ өчтөр Birkenstock өмсөхдөө хөлөцгөө өрөө өмсөх гэсэн хөлж ах юу гэсэн. Өнөөдөр Amsterdam өмсөн ч арай давгүй шүү. Халахад байгаа болохоор ер нь бол хөл дамар готалтай байхгүй бол аялалт хэцүү байдаг. Romaine хүмүүсүүд бид юм билээ шүү дээ. Roman Empire. Ямар гоё дээрээсээ юм ногоо юм унтсан хэсэггүй. Би сая ирчнээс салгаж ирсахгүй болоосоо гараа. Тэгээ ийш явсан чинь яаш та. Гоё юм аа. За одоо тийшээ явцгаа. Годомж нь тэгэхээр гоё ирчнэ. За явсаар байгаа нэ зуда. Колесиумынхаа гадаа хүрээд ирлээ. Ийм барилга байт юм байна. Дотоороо ихтэй орж болдог гэсэн. Би нөгөө нэг өмнө 7 хоног төлөөний планцсан болохоор тикет нь аль хэдийн дууссан байлээ өнөөдрийнх. Дотор нь бүр амар олон хүмүүс бууж гинж байна. За ийм барилгыг харах гэж ирлээ. Эсрэг талд нь юу байд юм бэ гэхээр ингээ хүмүүсүүд хардаг юм спотууд зөндөө байна. Дэшээ гараад ирчээ хардаг, энэ хардаг, энэ бас нэг юм хэсгүүд байна. Буяа юм хал. Тэгээ би одоо тийшээ нэг бас хаалганы юу байна. Арай өөр талаас нь нэг вивтэй газар, тийм хоолны газар сахгүй юу? Бид чи нэг Aperol Spritz олж өгье гэж бодож байна. Тойрч явах алхаатай. Нэг иймэрхүү. Ингэж харагдчихээн. Клэсэм харагдчихээн үү нэ зөда. Ой ба. За доор бол битүү хүмүүс бууж гинжээ. Клэсэм ч бас амар байгаа юм шиг нэ яаш та. Яаж юм олон хүмүүсүүд багтаа шингээгээд байгаа юм бэ гэмээр. Тэгээ ингээ барилгуудынхаа дотор ингээ тийвэж татаж ирэх юм бол тэрнгээр нь баримлууд харагдчихээн. Гэтэ зураг байна. Нэг юм барилга байна. Эсрэг тал нь бол ингээ газруудтай. Ийм газар доошо буугаад ирсэн чинь яаш та. Энэ ямар амар өндөр мөр вэ? Яг клэсэмийнх нь яг энэ доор нэ. Одоо доогуур нэг тойроод яваач. Нүдэн ихтэй хаацсан байх нь. Орсны. Одоо энэнгээр өөрсөө ингээд юм ингээд юу яадаг хүмүүсүүд амар их байд юм байна. Ямар улсаас ирсэн инхүү гэх тэдрээс болгоомжтой байхгүй. Тэгээ ер нь бол бас амар хулгай дэлхий ер нь их байдаг хөт юм шиг үлээ. Тэгэхээр юу болгоомж сэрэмжтэй байхад илүүдэхгүй юм шиг байна.
Аюултай. Том хот болохоор тийм бас зөндөл байгаа да. Төрөл бүрийн хүмүүсүүд байна да. Энэгээр бол жинхэнэ хүмүүсүүд нь юугаараа явд юм бэ? Гарцаараа явд юм шиг байна. Хүмүүс чи сүйдэр бараадаа сууцгаачихжээ. Амар юу болох вэ? Wow, my god. Ямар гоё юм бэ? Юу вэ? Wow. Жохон reality check хэрэгтэй шүү дээ та. Nice. Оройн хэмээр сод харагдахгүйсэн өглөө бол гоё гэж. За сайн уу нэзүүдаа. Би та нарт Колосеумыг харуулъя. Колосеум нь болохоор яг юу юм бэ гэдээ би сая боддог байхгүй. Тэгээд тэгсэн чи юу юм бэ гэсэн чи энэ болохоор Ромын алдартай түүхэн байгууламжуудын нэг тэр нь болохоор хамгийн том одоо эртний Ромын үед баригдсан амфитеатр гинэ. Тийм гинэ. Дотор нь гэхдээ би орох нөгөө юугаа авааг болохоор манай эртний 72 онд эзэн хаан Веспасиан барьж эхлүүлсэн бөгөөд түүний хүү Титус манай эртний өмнөх 80 онд нээжээ гэж шүү. Гладиаторуудын тулаан их болтдог байсан юм байна. Зэрлэг амьтдууд хоорондоо их тулалддаг байсан юм байна. Түүхэн тулааны жүжигчилсэн тийм үзүүлбэрүүд их болтдог байсан юм байна. Заримдаа ус дүүргэж усан тулаан бас болтдог. Ер нь тулаан их болтдог байсан газар шүү. Тэгээд бүтцэн нь болохоор чулуу бетоноор ашиглаж барьсан. Айгүй олон суудалтай юм байна. Дотгошоо нь орвол. Одоо тэр юунуудаар зөндөө хүмүүсд харагдаж байна. Монголоор болохоор Колизей гэж нэрлэдэг юм байна. Колосеумыг болохоор газар хөдлөлтийн үед эвдэрсэн юм байна. Одоо хамгийн том аюул зуучлалын төв болсон ЮНЕСКОгийн дэлхийн 7 гайхамшигын нэгийг өвт багтдаг юм байна. Тэгэхээр та хэд би 7 гайхамшигын нэгийг харуулж байна гэж удаа. Би одоо ингэ тойроо жоох алхаатыг. Тэгээд дараа нөгөө нэг Треви руу явцгаая. Тэгээд ер нь бол Колосеум гэдэг чинь тулааны талбарын хүмүүсүүдийн тулалддаг тийм газар гэсэн юм байна. Тэгээд одоо ийшээ ингэ харангуут энэ бүр аим гоё газар. Вау. Энд ихтэй бүр ямар олон хүний цуглуулж чадчаа. Дэлхийн өв болохоор аргагүй л хальтаа. 118 метрч байх шиг тий. Вау. Би тэгээ сая ээжтэй уцаар ирээд харуулчлаа. Одоо дараагийн спот руу очиж аваад бүх юм ээжтэй харууллаа. Гэхдээ бас та хэд бас бичлэгээ гоё хийчихье. Вау. Энэ бол Колизей. Монголоор бол Колизей юм байна. Амар халуун байна. Би бүр ингээд Айсланд руу нүүснээс хойш 100 м ээгүй. Энд би 100 м чинь. За ингэ хвцгаая. Хүмүүс зураг аваад зурганд нь сайхан ороод хөвчин та. Одоо нэг өглөөний кофе олж уцгаая. Өглөө босоод шууд явж байна. Нэг ус уугаал бас. За юм байна. За. Нэг хоолны газар. Уурчлын цацгаа. Энэ талаасаач гоё гэж бүх л талаас нь гоё гэх юм. Тэгээд нэг гоё юм Италийн, Ромын мод зотнуудаас арай өөр урах юм байна. Энэ мод зинтгийг харуул. Айгуу сонирхолтой харагдчихэв. Вау. Бүр ингээд хэл хөгч болтохгүй байна. Стрема. I'm in Rome. Гэдэг болоо гэв. Хоёма. Хүнээр зураг авахч барах юм.
За яг Колизеумынхаа нэг эсрэг талд энэ айгуу гоё парк шиг юм байна. Ингээд хүмүүсүүд дугуй муугаа унацсан. Тийм гоё Central Park vibe энтертэй. Нар гэхдээ үнэхээр амар байна. Нийтүүд аа. Хэдэн градус юм би? Өнөөдөр чи 20 морь байсан баха. Тэг гоё наа. Энэ залуу мандаа зураг авахулч. Үнэн гоё авахулчихсан. За би явж пиццаны газар олж пиццагаа идээ дөө. Домос Ария гэдэг газар юм. Домос Ария гинэ. Emperor Nero's place. Тэг газруудаа нөгөө нэг бүклэг болохоор би хажиж чадахгүй л юм л да. Зоныг мэдрэх гоё байна. Ромд бол 100 болч шүү. За энэ болохоор Колизеумынхаа хажууд байдаг Roman Empire гэдгийнхэн нэг хэсэг юм болов. Нэг юм хаалга шиг тийм юу байна. Нөгөө нэг Парис нэг юм нэг хаалга байсан да тийм машин явдаг шиг тэр шиг мөртлөө гадуур амар хаалттай тийм хүмүүс ингээд орж болтгоо зүгээр гаднаас нь хардаг юм юу вэ? Тэр эргэн тойрон хүмүүсүүд ингээд гайдад хүмүүс аваад ингээд шууд алхаа явчихд юм бэ. Энд дээгүүрээ бас ингээд явж болт юм байна. Одоо ер нь бол хангалттай Колизеумыг харлаа. Би та нар сүүлүүд та энэ талаар нь дахиад нэг харуулчих. Тэгээд хэдүүлээ пицца олж үзье. Тэгвэл сайн нөгөө энэ чи ойрхон байдаг ресторанд очие гэдгсэн чинь Michelin star restaurant юм байна. Тэгэхэд booking нь угаасаа дуусчих. Тэрийг мэдээч. Тэгээ буцаад нэг пиццаны газар харцсан тийш явцгаая. Ер нь бол хаасайг бол амар юу юм байна. Нэг юм нь Ром тартай яаж хаасайгүй юм free water гэж зүгээр ингээ утгаа тавтай байж бол хаасайгүй юм юу цэвэр уснууд байгаа юм байна. Тэгэхээр өөр нь бол ус авах шаардлагагүй газар байна. Гэтэ ийм халуун болохоор ус бол үнэхээр шаардлагатай байна. Энэ тэндгүүл амар их лайн хүмүүсүүд байна. Nice, signora. Here's Colizeu. Ой, амар олон няштай. Чаачтай хэлсэн. Sorry. Дугуйтай тоор хийгээд идэх хүмүүсч. Солонгос хүмүүсүүдийн тийм group tour бас нэг зөндөө хийвч байна. За ер нь Колизеум бол иймэрхүү. Ялтчгүй л 7 гахын шиг нэг бол муу юм байна. 7-оос биш 10-аас 10.